Сайн байцгаана уу? Айлын 11 TV байна. Өнөөдөр ярих дур маань Lucifer Morningstar буюу DC Universe-ийн хамгийн хүчирхэг бурхны талаар ярих болно. Ер нь Lucifer Morningstar гэдэг нэрийг там, деваажин, сахиусны тэнгэр гэсэн сэдв багтсан ямар ч зохиол, номноос мэдэж авч болно. Тийм л алдартай дүр. Харин DC Universe-ийн Morningstar бусад чөтгөрлөг хувилбаруудаа бодох юм бол илүү бие даасан, эрхчлөөг бэлэгдсэн тийм дүр. Шууд анх гарч ирсэн комик болоод гарал үүслийнхэн талаар яриагаар өнөөдрийн видеогоо эхэлцгээе. Бүтэн нэр нь мэдээж Lucifer Morningstar. Хамгийн анх гарч ирсэн түүх комик гэх юм бол 1989 онд Vertigo Comics-аас гаргадаг. Тэгээ Sandman цувралын дугаар 4-р бат дээр танилцуулагдж байсан. Харин өөрийнх нь бие даасан комик нь мөн ялгаагүй Vertigo Comics-аас 2000 онд Lucifer дугаар 1 гэдэг нэртэйгээр гарч эхэлсэн байдаг. Бүтээгчдийн хувьд гэвэл Neil Gaiman болон Sam Kidd байсан юм. Харин Lucifer Morningstar-ын соло цувралыг зохиосон зохиолч нь Mike Carey байсан юм. Lucifer нь бурхны бүтээсэн хамгийн хүчирхэг, хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн анхны бөгөөд хамгийн ухаалаг сахиусны тэнгэр. Lucifer эрхчлөлөг хүсээд бурхны төлөвлөгөө болон хувь тавиланд захирагдахыг хүсээгүй улмаас там руу цөлөгддөг. Харин Sandman комик дээр Lucifer тамыг орхиод түлхүүрээ Morpheus өгөөд дэлхий дээр эрхчлөлөг хайх аяллаа эхлүүлсэн байдаг. Яг энэ үйл явдлаар нь түүний бие даасан Lucifer цуврал нь улам өргөжөөд бүр илүү сонирхолтойгоор өрнөдөг. Lucifer өөрийн бүтээсэн шинэ орчлон руу явахаас өмнө DC Universe-ийн бурхан дүр болох The Presence-тэй сүүлчийн удаа уулздаг. Энэ уулзалт нь эрхчлөө, хувь тавилан, хариуцлагын тухай маш гүнзгий ер нь бол яриа болдог. Lucifer өөрийгөө Presence-тэй ойлгуулахдаа би таныг үзэн ядаагүй, би таны эсрэг босоочгүй, гэхдээ би таны замаар алхахгүй гэдгээ тодорхойлдог. Lucifer Presence хандаж хэлэхдээ таны бүтээсэн орчлон зөвхөн таны дүрмээр явдаг. Би бол өөрийн дүрмээр явна, миний орчлон миний дүрмээр явна гэж өөрийгөө бол тодорхой ойлгуулдаг. Энэ харилцан ярианы үеэр Presence Lucifer-ыг өөрийнхөө оронд тавих гээд, өөрийнхөө оронд бүтээгч бурхан байх гээд бэлдэж байсан ч юм болов гэж ойлгохдохоор яриа явагдана. Presence Lucifer хандаж өөрийнхөө оронд бүтээгч бурхан болох уу гэж санал тавихад Lucifer өөрийнхөө үзэл бодлыг хамгаалаад татгалцдаг. Комикийн төгсгөлд хамгийн сүүлд өөрийн бүтээсэн ертөнцийг хаяа таашаа чамаагүй хинч мэдгүй газарт нисэн оддог. Мөн Lucifer дэлхий, там, деваажин гэд бүх холбоогоо таслаад үнэхээр эрхчлөөтэй оршихуй болж байгаагаар комик өндөрлөдөг. Одоо Lucifer Morningstar-ын хүч чадал болон чадваруудын талаар ярив. Бурханлаг хүч чадал. Язгааргүй шахам биеийн болон сэтгэлийн хүчтэй, мөн хөгшрөхгүй, энгийн аргаар аюулгүй болгох эсвэл устгах боломжгүй. Бүтээгч хүч буюу шинэ орчлын ертөнц, параллел ертөнц, мультиверс гэд юу бүтээж чадхаар тийм бурханлаг хүчтэй. Lucifer-ийн хорд болон бяр тэнхээ, мөн хамгаалалт, дэсвэр гэж ярих юм бол энэ үзүүлэлтүүдэд ямар ч хязгаар байхгүй. Бас нэг сонирхолтой хүчийнх нь нэг нь деваажингийн гэрэл болон тамийн галыг аль алийг нь хянах чадвартай. За Lucifer-ийн комик болон анимашн, мөн кино гэд аль алин дээр гарч ирсэн онцлог хувилбаруудыг нь дурдъя. Хамгийн анх мэдээж 1989 оноос 1996 оны хооронд гарсан The Sandman цуврал дээрх Lucifer байна. Тамыг орхих шийдвэр гаргасан дан ганц DC-гээр тогтохгүй хамгийн анхны Lucifer-ийн хувилбар байсан юм. Мэдээж өөрийнх нь үндсэн комик болох Lucifer 2000-аас 2006 онд гарсан комикийг дурдах ёстой. Уг комик дээр эрхчлөө ба хувь тавилангийн талаар маш гүн гүнзгий ойлголтууд явагддаг. Ерөнхийдөө нэлийн deep комик шүү. Мөн шин 52 Universe-ийн Lucifer-ыг бас дурдах ёстой байх. Кино дэлгэцийн хувилбарууд гэх юм бол 2016 оноос 2021 оны хооронд гарсан Lucifer TV зурвал байна. Гол дүрд нь Tom Ellis тоглосон байдаг. Илүү хүнлэг, романтик өнгөйстэй хувилбар байсан болов уу гэж бодож байна. Тэгээ Sandman цувралын Lucifer-ийн хувьд гэвэл эмэгтэй хүн хэдий гол дүрд нь тоглосон ч гэсэн тэр бол байж болох үзэгдэл. Ягаад гэвэл Lucifer шиг тийм хүчтэй оршихуй бурхан ямар ч дүрээр харагдаж болно. Уг Lucifer-ийн хувьд гэх юм бол илүү хүчирхэг тамийн эзнэр дүрслэгдсэн байсан. Зүүд болох Morpheus-тэй нөхөрсөг тулаан хийгээд амждаг. Ер нь бол маш тийм дэгжин цуврал болсон шүү. Нэр нь Lucifer-ийн гаднах дүрхийг David Bowie-гоос санаа авч бүтээсэн байдаг. Тэгээ тамыг орхисон анхны сатан гэдгээрээ онцлогтой гэж ер нь бол ярьдаг. Batman Superman-тэй universe биш Sandman-ийн ертөнцөөс гаралтай болохоор бурханлаг байх нь бас аргагүй юм шиг байгаа юм. Анх DC Universe чинь бүтээгдэхэд маш олон жил болж байгаа ч гэсэн харьцангуй сүүлд буюу 88 оноос хойш Lucifer танигдаад өдгөө хамгийн хүчирхэг DC-ийн бурхан гэж ер нь бол явдаг болцсон. Надаас Lucifer-ыг маш олон дүрүүдтэй харьцуулаад аль нь дийлэх вэ гэж ер нь бол асуудаг. Миний хувьд бол Lucifer-ыг дийлэх дүрүүд одоогоор нэг олон гарч ирээгүй байна.
олонч гэж юу баг байхгүй юм байна. One Above All ч гэдэм үү, The Presence ч гэдэм үү, аль аль нь Люциферийг гэмтэж чадахгүй юм шиг санагддаг. Яагаад гэвэл өөрийнх нь бүтээгдсэн universe-ээсээ гараад өөрийн гэсэн universe-ээ хоосон руу очиж бүтээж байгаа team дүр яг ийм эрхчлөөтэй дүр болж таарад байгаа юм. Яль нэг комикт хамаарахгүй. Тийм болохоор Marvel ч гэдэм үү, DC ч гэдэм үү, аль ч комикийн бүтээгч борохт нь Люцифертэй ер нь юм болж чадахгүй юм шиг надад санагдсан. Яг нь тулдаад Люцифер тэднийг дийлнэ гэж ярьж байгаа юм биш. Гэхдээ Люциферийг яаж чадахгүй юм шиг санагддаг. Люциферийн комикийн төгсгөлд Presence-тэй харилцан ярилцж байхдаа буддаа болон Сүн Вуконы талаар тэд ярилцдаг. Тэгэхээр DC Universe-ийн бурхтын ойлголт маш том болж таарад байгаа юм. За эцэст нь Люциферийн философи болон утга учирын талаар богинохон ярив. Люциферийн философи нь ердөө л эрх чөлөө ба хувь тавилан эсэргүүцэхээр тогтдог. Тэр сайн муугийн ойлголтыг эвдээд, дүрм журмыг няцаагаад, хүн бүрийн сонголтод эрх чөлөө өгдөг тийм дүр. Энэ нь уншигчдыг би өөрийн амьдралаа удирдах чадаж байна уу гэсэн эрх зүйлэлд хүргэдэг тийм дүр гэж би бодож байна. Люциферийг бусад оршихуунууд болох хинч байд юм те, Galactus ч байд юм уу, Living Tribunal ч байд юм уу, дүрүүдтэй ер нь харьцуулаад дэмий бах. Энэ дүрүүл аль хэдийн комикоос гараа явчихсан тийм л эрх чөлөөтэй дүр. Тэгээ харамсалтай нь Люциферийн талаар тийм ч их зүйл байхгүй, угаасаа байхгүй. Комикийн тэр жигт нь ярьдаггүй юм бол ер нь Sandman ч байд юм уу, Люциферийн комик цувралыг уншичуулах сонирхолтой бас зүгээр байх бах та нарт. Ягаад гэвэл DC-гийн хүчний ойлголтыг маш тод ойлгомжтойгоор хүргээд өгнө. Уг комикууд дээр босод бурханлаг дүрүүд болох Endless гэр бүл, Люциферийн дүүнер болох Майкл болон Габриэл харагдана, Майклийн охин Элен харагдана, галзуу хүчтэй дүрүүд маш их байгаа. Ер нь Люцифер шиг ийм хүчрхэг дүрийг яриулаад авах шаардлага бараг байхгүй баг. Комикийг ярьдаг хүн бол тийм ч олон юмнууд угаасаа байдаггүй. Ер нь ийм ярих юм бахтай хүчрхэг дүрүүдийг надаас асуухгүй бол ууган зүгээр. Өнөөдрийн миний бэлдсэн видео энэ хүрээд өндөрлөж байна. Лайк, саб, дарахаа битгий мартаарай. Дараагийн видеогоор уулзтлаа. Түр баяртай. Айлын 11 TV байлаа.